Дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тал дээр сүүлийн үед ихээхэн анхаарч байгаа бөгөөд 470 тэрбум төгрөгийг төсөлжээ. Дөвнээс ноос ноолуурын салбарт 150 тэрбумыг, үсэн салбаруудад 310 тэрбумыг төсөлсөн байна. Жижиг дунд үйлдвэрлэл нь улс орны нэг чухал салбар байдаг. Энэ бизнесийг эрхлэгчдийг сүүлийн жилүүдэд түрүүс ихээхэн анхаарч санхүүгийн их усурыг бэлдэж өгч байгаа юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд эхний ээлжинд 5 жилийн хугацаатай 7% хүүтэй зээлийг олгохоор болсон байна. Зээл авсан иргэдэд эхний 1 жилдээ зөвхөн хүүгээ төлөө зээлээ төлөх боломжийг олгож байгаа бол хоёр дахь жилээсээ хүү зээлээ зэрэг төлөөд явах боломжтой юм байна. Хэмжээний мөнгийг бас төрөөс зарцуулсан байгаа. Нийтдээ бол одоо жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр 470 тэрбум төгрөг одоо иргэдийн аж ахуй нэгжийн гар дээр эргэлж байна. Дээрээс нь төсөл энэ хөнгөлөлтөө зээл бол ерөөсөө нүдэ болохгүй байна гэсэн асуудлыг маш их олон иргэд тавьж байгаа. Энэний мөрөөр жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, мөн авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх хэлтэс нэлээд ажлуудыг энэ он гараад хийж байгаа. За нэр бүхий аймагуудад, нэр бүхий сумуудад бид нар шалгалтуудыг явуулсан. Энэ шалгалт бас хамтарсан байдлаар үргэлжлэнэ. Бид нар хэрэгжилтэд танилцаад үр дүн сайтай байгаа сумуудад их усрыг нэмж хуваарлах талаар дараа жилээс бид нар ярина. Хариуцлагын тогтолцоог л чангадахыг гэж. Манай улсад одоогийн байдлаар 90,000 гаруй жижиг дунд бизнес эрхлэж байдаг байна. Эдгээрээс 65,600 идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгааг улсын бүртгэгдэл ерхий газраас гаргасан байна. Эдгээр олон бизнес эрхлэгчдээс үр дүн сайтай сумуудад их усурыг нэмж хуваарлах тогтолцоог бий болгожээ. Харин үр дүн төдийлөн мэдэгдэхгүй эргэн төлөлтгүй сум бизнес эрхлэгчдэд их усурыг олгох хариуцлага тооцох тогтолцоог чангадсан байна.